Хай. За өмнөх бичлэгийн маань үзсэн бол бид нэр Таиландд 30 хонсон байгаа. Би уг нь аяллахаа видео нэг л урт хийж бодсон. Гэхдээ Чамайг ер нь тусдан видео болох нь угаасаа амар зүг байсан. Чамай гэдэг хотыг би амьдралдаа судалж үзээгүй, хаашаа нисэх ёстой вэ гэж хайж авч байгаад болсон юм хот учраас үнэхээр бид гуравт бол амар их таалагдсан. Айгуу гоё дурсамж бол үлдээж чадсан. Тэгэхээр та нарт бас таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд бичлэгт хамт орцгоё. Таиланд ч ялгаагүй хот орны нислэгүүд тэгээд бас зүүн өмнөд Азийн орнууд хооронд аягүй хямдхан нислэг юм байлээ. Нэг хот хоорондынхаа нислэг нь хүний нэг $40 орчим. Хэрвээ ийм том 20 кг-ийн том нөгөө нэг чамдаанууд байх бол бүр хямдхан байд юм байлээ. Бид нар Чамайг ингээ ирээд Кор гээд 3 цэтэй буудалд буусан баг. Яг энэ буудал маань болохоор зэрэг залуучуудын хот гэж хэлсэн шүү дээ. Яг оюутныхоо хотхны хажууд байдаг. Тэр зах нь бүр үнэхээр хайртай амар гоё газар байсан. 5 цагт онгоогоод 10 цагт хаадаг. Тэг хангалттай айгуу гоё хувцснуудын бол сонголт. Шопинг бол хийчихээр тэгээ дээрэс нь амар том хоолны гоё хэсэгтэй тийм газар байсан. Зөвхөн нэг ширхэг суши 1000 төгрөг байдаг ч юм уу тий. Ногоон цайтай green tea ice cream 2000 төгрөгч байдаг юм гэх мэт. За Чамай ял хэлсэнтэй амар их сүмүүд байд юм байлээ. Тэгээд Чанграй гэдэг юм багц аял байд юм байлээ. Ингээд 6 сүмээр явчихдаг. Тэгэхдээ нэг талдаа 3 цаг явдаг гэсэн учраас бол байсан. Тэр 3 цаг очиж тэр сүмийг үзэх бол хэмжээний сүм бол үзмээр биш байсан. Тэгэхээр бол байсан байгаа. Хотел маань бол айгүй гой байралтай байсан. Цаашаа Чамайг сургуультай хажуудаа night market-тай. Тэгээд дахиад жоохон цаашаа явгод яг энэ зүү бол байрлаж байсан. Нөгөө зоо парк тэгээд хүний нэг 7-7 мянган лөө амар хямдхан. Гэхдээ энэ машин нь болохоор зэрэг цагийн түрээслэхэд 30 мянга болж исэн. Тэгээд энэний түрээслэхгүйгээр өөртөө явчих л да гэж бодож исэн. Авч яг тойроод үтсэн чинь бүр амар том. Яг үндийн цагийг машиныг бид нар 1 цаг түрээслэх гэж бодсон чинь 2 цаг болоод 2 цагтаа ч хэмжээгүй. 7000 төгрөгөөр тойроод үзэхтэл дайжгүй л хөрхөн л хангалттай гоё зүг байсан. Тэгээ жуулчаад ерөнхийдөө амар их багассан болохоор тэр юм уу ерөнхийдөө амар хаацсан газар тас Таиландд бол аягүй байсан. За тэгээ зүү бол нэг иймэрхүү л дээ. Ерөөсөө хаасаагүй байдаг, дэлхийд тойр байдаг зүүнүүдтэй л адилхан байсан. Панда үзэх гэдэг чинь панда нь унтчих юм гинэ. Нэг цагийн дараа сэрхээр нэрээрээ гинэ. За энэ харийн амар сонирхолтой TripAdvisor дээр гойжуулчтай очивол санал болгосон спотууд эсний нэг Cat Cafe гээд байсан. Кофе уух юм захиалгахдаа заавал муурны хоол хамт авдаг нөгөө нэг загастай туна энтертэй тийм хоолыг хамт захиалах хэрэгтэй байдаг. Тэгээд муура хоолтой учраас муурнууд нь бүр ингээд хүн ороод ирэнгүү шууд ингээд шаваас авдаг тийм байна. Гэтэ би бол үнэхээр муурны төрөл юм биш юм лээ. Яг ингээд муурны кафенда ороход бол таж өмөрчлөө цаашаа 0 руу явхад тэр муурны аим шигтэй үнэр хурж мөрч мэдрэмж мэдгүй. Хэрвээ ингээ гоё амтнд хүүхдтэй хайртай болгож өсгөх юм бол багаас нь л хамттай нохоо мууртай хамт өсгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Гэтэ энд бол заавал очиж үзэр энэ бол амар гоё юм л шүү. Тэгээд юм нь үзээд тийм сонирхолтой experience хийхэд бол би 15000 төгрөг бол дэжгүүл юм гэж бодож байна. Энэ бүр ингэж сураад идэв юм шүү. Яг энэ нэг юм дөрвөлчин царайтай муур энэ дөрвөлчин царайтай аль дөрвөлчин царайг нь харъя. Би дөрвөлчин байна уу? Дөрвөлчин юм нэрээ. Яа, за энэ One маань гэдэг энэ төргийг бол хэрэг Чамай руу авах жагаал мэдээд авчаарай. Энэ хавцаа буудал захиалах ч юм уу, энэ хавцаа юмнуудыг үзэхэд бол амар гоё тийм нэг Европ маркийн тийм vibeтай амар гоё газар байсан. One маань гэдэг хотел байт юм билээ. Энэ бол өөрөө 5 билүү 4 хоттой юм хотел. Тэгээ дотроо бас айгүй гоё үзэх юм айгүй ихтэй. Тэг хоолнууд амар хямдхан тэр хитэд хоол моол бүр үнэн гоё хоол гарч амартлаа. Баахан 3-4 хоол авахад тооцоо нэг 60,000 төгрөгний л тооцоо гарч байгаа. Тэгээ хоол моол бүр үнэхээр гоё газар байсан. За Чамай очиод авсан бас нэг багц аялал
Жуулчдын TripAdvisor дээр санал болгосны бас нэлээд өндөртэй байсан болохоор энэ доо ин танаа ингээд цэцэрлэг эзэн хааны нэрмжитч гэх юм уу тийм цэцэрлэг юм байлээ л дээ. Тэгээд хэд хэдэн газраар бол ингээд цочилдог. Энд хамгийн өндөр цэг дээр ирж байна. Summit of Doi in Tanong гинэ. Ийм үтэн болдог гинэ. Амар юм бэ. Хүйтэн газар дөрвөө штэ. Эцний камерыг гой нүдээр авч байгаа шиг харагддаг болтлоос үдээ байна тий. Энэ бол ингээ 2620 жилээ метрийн өндөрт байгаа амар гой харагдаж байгаа гой болон нэр. Яг зураг авахар зүгээр л нэг тийм чулууны өртөг юм шиг л харагдаж байна. Би тэ дээш очихдоо болохоор зэрэг аэропортоос тассан тэр таксиныхаа жолоочтой ярьж байгаад үнийн тохироо явцсан байхгүй. Тэгсэн чи яг үндэ ол тэр үндэ бүх юм багтцсан гэж бодсон чи ерөөсө багтаагүйсэн юм билээ. Тэгээ замдаа энийхээ замынхаа нэг хайвынхын тикет орох тикет энэ төр бол нэмж төлсөн. Тэгэхээр нэг 100,000 төгрөгийн бол алдагдчихсан. Тэгэхээр хотелийнхаа доор байдаг нэг эйженсинүүд дээр очиод бэлэн аял захиалаад хэдэн өнгө явцсан бол хоолтойгоо юутайгаа идэх үг нь илүү хэмтхэн байх байсан юм. Нэлээд хөөрхөн бас явж байгаад энэ хүрхрээн дээр ирдэг хүрхрээнийхээ нэрийг мартчихжээ бас энэ үсгтэй нэг хамаараа л хэлдэг нэрээс. Гэтэ нүнхээр очиж үзэх хэрэгтэй. Газруудын нэг бол билээ үнэхээр гоё үзэсгэлэнтэй харагдчихсан. За энэ бол миний хувьд шүү дээ. Энэ аяллаа хугацаанд хамгийн гоё санагдсан хэсэг нь бол яг энэ аяллаасан. Яг энэ газар болохоор зэрэг яг амтныг байгальтанд байлгаад тэрийг очиж хүмүүцээд хооллоод ундлаад тарчилж байгаа ийм хэсэг байсан болохоор надад бол бүр аюу гоё санагдсан. Тэгээ заач өөр ямар хөрх юм тийм бэ? Минийж байгаа юм шиг царайд нэг хөрхөн хүүхч тийм юу байсан. Тийм учраас энэ аялал бол бүр хамгийн гоё санагдсан. 30 минут явж очиод заа ийм юу хулуу хул центр иддэм билээ. Тэгээ тэрийг ингээд битүү 2 цонхонд дүүргэж авах хэрэгтэй. Мэдээж яаж зүгээр л амьдарч байгаагүй зүгтээ. Тэгтээ ямар ч гэсэн ерөөсөө амтны нэг заваахгүй байгаа нь амар таалагдсан. Гэс гавь өгөөч арай. Хоол өгөөч. Хайр хаалт. So cute. Okay. Ингээд бүр ингээд үрэж чав өөр амар яагаад. Хурц мөрөхөд хүртлээ амар хөөрхөн мэдрэмжтэй нэгсэн хүүхчиг санагдсан надад. Яг заан тийж юм шиг гэсэн ёо. Энэ аялал болохоор зэрэг 2 хүний 282,000 төгрөг болж үлээ. Монгол мөнгөөр тооцохоор хүний 150,000 төгрөг гэсэн. Гэхдээ бас яг тэр үндэ таарсамар хангалттай сэтгэл ханамж гоё зурглуудыг авч идсэн. Дараа нь хажууд нь зурагч яваад дараа нь зураг таалагдвал бүгдийг фолдероор нас авч болт юм лээ. Тэгтээ тэгж аваагаа ерөө үдээсэн. Бараг 100,000 төгрөг байлоо да. Яаж байдин гэсэн чинь шаврандаа орж амар гоё сэрүүцтэй юм байл та. Тэгээд энэ эхлээд ийм жижиг шавран дээр очив. Тэгээд энэ шаврын түрхээд энэ хүүтэн усандаа оронгууд бүр ингээд амар гоё. Тэгээд бид нар ч гэсэн ингээд ороход шавранд ороход угсаа сэрүүцгэр юм бэлээ. Тэгээд энэ дэлхийд дэр хамгийн гоё чанартай шавар гэсэн арьсандаа түрхэл амар гоё болдог гэсэн. Хөөрхөн амтд ингээд бүх биеэр ингээд түрхэж хөнгөөд ингээд гоё тайвширтай юм бэл. Тэгээд их хэсэг дахиад нилээ ингээд цаашаа алхаж явангууд бүр том юм усан баг ингээд хоолгоор татсан шавартал орд юм лээ нараа. Ингээд тал талаас нь ширшээд. Миний хөө нөгөө жоохон болохоор цааны хөлнөөс хол байг гэхэд автаг болчихсон. Би ороод ингээд шаврыг дэрхсэн. Дараа нь тэг шавраа угаачаад усанд орох хэсэгт зайлах хэсэгтэй. Тэгээд ийм гоё бүлэхэн пүүлтэй юм байлээ. Хоол нь нутгийн нөгөө нэг гоё мэдээшүүл ирсэн. Тэгтээ энэ нь айгүй гоё амтагдчихсан. Хоол бүх юм багтаад 282,000. Тэгээд нөгөө програмдаас аваад явж байгаа. Нийж ахгүй ингээл хөрхөн гарын айтаагаад хөрхөн хүмүүзэл хараад тоглоод явт. Энэ бол үнэхээр гоё санаад бол хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн. За авч тийж ямар санагдсан. Төрс өдрөлж байгаа. Зам бэлгэлээрээ. За одоо болохоор зэрэг ерөнхийдөө ямар хотелуудад болон Airbnb-нүүдэд байсан ямар хүнтэй байсан тэгээд юун дээр бас анхааруул зүгээр гэдэг талаар тусад нь ярих шийдсэн байгаа. За эхний хацаа болохоор Core гэдэг хотел байгаа. Өглөөний цайтай навсан. Тэгтээ өглөөний цай нь тэгэхээр хөвгчлөлтэй байсан. Өглөөний цайнд кофе, мофиных машин өвдөрсөн. Тэгээд нэг юм зэхэр хар ус шиг юм гоожж можоод жоохон гонигтэй лсэн л та. Тэгтээ
яхав. Цонх нь хүртэл амар дуу чимээ орж ирээд байгаа юм шиг санагдаад. Гэхдээ ерөөхдөө хотелийн хувьд ийм гоё орчин үеийн загварлаг айгүй хүрхэн хотел байсан. Байршлын хувьд бас айгүй гоё. За энэ хотел болохоор зэрэг хоногийн өглөөний цайтай $30 хавцаа байсан. Арай $30 хүрэхгүй юм шүү. $25 хавцаа байсан. За дараа нь болохоор зэрэг энэ Furama гэдэг хотелд ирсэн байгаа. Энэ болохоор энэ зүүн өмнөд Азаар битүү байдаг хотел юм лээ. Тэгээ ревюг нь уншсан чинь амар том хотел гэхдээ юмд хуучирсан юм шинжлэх хэрэгтэй гэж бичсэн байсан. Яг тэр ревю бол үнээр үнэн байсан. Ер нь бол ревю хийж барагтаа болох талаа хэлдэг. Тэгэхээр ревюг нь бол сайн харж явах хэрэгтэй. Тэгээд амар том зайтай гоё хотел байсан. Авч ерөөхдөө нэлээд хуучирсан. Тэгээд бас их хүнд юм. Dark мөнгөөр тавилгатай харагдана гэсэн амьсгаа бүр санагдаад юм лээ шүү дээ. Гэхдээ pool интернэтэд ч хөөрхөн бас саундтай гэсэн саунд нь орсон чинь хаалтгүй нэг тийм лимиттэй саунд гэсэн. Өглөөний цай нь бол яг тэл. За энэ Furama болохоор зэрэг өдрийн 900 буюу за $30 арай хүрэхгүй ийм үнээр бол өглөөний цайтайгаа байсан. Гэхдээ өглөөний цайг өндөр авах болохоор хамаагүй том байсан шиг санагдаж байна. За энэ болохоор зэрэг Чамайг байсан хамгийн гоё байралтай газар байсан. Өдрийн гол нь шүү дээ. $20 хавцаа заяа. Яг тэр нөгөө түрүү харуулсан Няман дүүрэгтэй яг залгаа тойроод үнэхээр гоё өглөөний цай, кофе ууж болох газруудтай. Тэгээд пандагаар хүргэлтийн пандагаараас тэр маа захиалаад авчиж болно. Тийм бол төгс газар байсан. За одоо энэ хамтаараа Зарц Airbnb-с ямар ч гэсэн өрөө захиалж үзье гэж одоо хайж байгаа амар хөөрхөн юм жижиг хаус алсан. Дотроо 4 өрөөтэй дөнгөж орж ирээд байж байна. За тэгээд дотроо Hope, Joy, Peace, Love гэдэг ингээд амар хөөрхөн 4 өрөөтэй. Манай орсон нь болохоор зэрэг Joy гэдэг энэ хоёр дахь өрөө нэгээд байгаа. Энэ хоёр нь дээд давхартай, энэ хоёр нь доод давхартай гэдэг юм байна. Тэгээд яагаад энэ өрөөг сонгосон гэхээр эндээ хөөрхөн дээрээсээ гэрэлттэй цонхтой байсан. Тэгэхээр энэ өрөөг сонгосон байгаа даа. Тэгмээд орж ирэнгүүт энэ хараа ингээд төрөөгөө бэлтгэсэн байт юм байна. Ямар нэгэн юу ядаггүй стаф өгтөж авдаггүй. Шайлаа өргөн хамт хэлцүүлэх юм нөхөө. Стаф өгтөж авахгүй. Шууд үүднийхээ кодын мэйлээр явуулаад өрөөнийхөө кодыг олж байгаа тийм нэг кодод харуулаад зүгээр авчт юм байна л та. Ингээд чи хаа хаагаас амар хөөрхөн дээрээс байгаа. Тэгээ дээшээ амар гоё нэг дээр энэ гоё. Энэ ирлээтэй хасан авчлыг юм байна. Тэгээ дээшээ гарч үзье. За энэ нь болохоор зэрэг Peace, Love гэдэг өрөөнийхөө аль нэг өрөө нэг ягаа өрөө гэхээр өрөө савгүй байх юм биш байгаа. Тэгээд доош гарахаас юм байна. Амар олонхоо явж байгаа бол дөрөв өрөөний бүгднийг цагж байгаа. House party юм шүү дээ. Өрөө биш шүү дээ. Энэ болохоор манай өрөө Joy гэдэг. Амар том цанхтай энэ амар гомдсон. Тэгээд дээрээс нэг нар тусдаг. Тэгээд гэрэлтүүлнүүд бас амар гоё, гоё, яг гоё тусчихсан. Хүүхдтэй гэсэн чинь хүүхдээ оролцсон юм болов уу? Угаасаа хүүхдтэй. Бааныхын өрөөний сайн хөөрхөн байгаа. Эндээ ингээд үйлчлүүлжтэй. Тэгээд энэ хаалганаас ингээд юм хөөрхөн. Тэгээд нэг хотелийн өршин мөртлөө гэртээ ч байгаа юм шиг тэгсэн мөртлөө байшны мөртлөө амар хөөрхөн надад амар таарсан. 3 хатад нь бууж үзлээ, 4 хатад нь бууж үзлээ, 5 хатад нь бууж үзлээ, Airbnb-г нь авч үзлээ. Одоо яах вэ? Магадгүй энэ аяллаа 3 сарын турш аялсан аяллаа маань хамгийн гоё Airbnb байсан гэж бол би хэлж чадна. Тэгэхээр Peace Hotel ингээд хайгаад үзээрэй. Хэрвээ чамайг тоногч байгаа энэ газрыг үнэхээр бол санал болгож байна. Таиланд дээр бол нэмж хэлэхэд Таиланд Thai массаж гэж байдаг шүү дээ. Хүүхэдтэй нэг хамгийн анхныхаа Бангкокт бол орсон байхгүй. Хүүхдээс болгоод массаж хийлгэн гэдэг бол тэгэхээр шал тэнэг юм биш байхгүй. Тийм учраас хэрэг хүүхдтэй явж байгаа бол хөлийн массаж бас биеийнхаа массажтай ижил хүнтэй байдаг. Тэгэхээр хүүхдээ хажуудаас суугаад хөлийн массаж аваад явхад за нэг 200 баат матад ерөөхдөө бол гайгүйч бахтай жижигхэн газруудаар үйлчлүүлээд явчих бол боломжтой гэсэн. За дээрэс нь food
пандаг болсон ашиглаараа энэхний хүргэлт бүр үнэхээр супер кофе захиалаад нэг 20 минут дээр ирчин. Дээрээс нь хүргэлт нь бүр амар хямдхан 1000 төгрөг чөлөө байдаг. Тэгээд лүүж хүргэлсэн амар хорт өрөөд ирдэг нэг мотоциклтайгаа. Дээрээс нь бас амар их купон байдаг. Хэрвээ яг очиж гоё идмээр санагдаж байгаа л биш бол хэрвээ захиалах юм бол ерөөс алдагтай биш, харин ч амар ашигтай. За тэгээд дараагийн бичлэг маань Вьетнамд аялсан 30 хоногийн талаарх тэмдэглэл ахаас нь бас 3 хотоор аялсан байгаа. Тэгэхээр Вьетнам, Таиландаас юугаар ялгаатай байсныг дараагийн бичлэгнээс нь хүлээж авч үзээрэй. Түр баяртай. I've seen the sun rise high, my love. The moon and the stars shine bright. And I've seen the ocean from the mountain top, 'cause I got you right by my side. But for a long time I was drifting out at sea. A long, long time wishing you would rescue me. A long time, now I feel it in my bones. So take my hand and take my heart and I'll be coming home. For a long time I was drifting out at sea. A long, long time wishing you would rescue me. A long time, now I feel it in my bones. So take my hand